За хотын өмнө шийдвэрлэх олон асуудлууд байгаа та бүхэн мэдж байна. Энэ асуудлуудаа бид нэр ер нь нэгдүгээр дотоодын бизнес эрхлэгч баялаг бүтээгч одоо аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч зах зээлийн тогтолцоо засчмаар нь хотын эдийн засгийг урагшлуулах, ажлын байр бий болгох, айл өрхийг орлоготой болгох, тэгээд иргэдэд таатай амьдрах орчныг бий болгох гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт бид гадаад харилцаагаа хөгжүүлэхгүйгээр хөрш орнууд, бусад одоо гадаад харилцааг одоо хөгжүүлэх шаардлагатай улс орон хот тосгонуудынхаа дадлага туршлагыг судалж, за өөрсдийн одоо давуу тал, сул талуудаа харьцуулж, гадаад дотоод хүчин зүйлүүд дээр тулгуурласан амьдралд нийцгүүц, цаг хугацаа хэмнэсэн бодиттой шийдвэрийг гаргах замаар хотын хөгжлийг дөрвөтгэхийн тулд энэ гадаад орнуудад Монгол улсаа төлөөлөн суугаа элчин сайдын одоо яам дутаг хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Тийм учраас өнөөдөр одоо Монгол улсаас гадаад орнууд суугаа 30 гаруй элчин сайдууд, за байнгын төлөөлөгч, дээрээс нь ерөнхий консулттай уулзалдаж Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдэд танилцууллаа. Тэгээ энэ дээр бол бид нэр одоо хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байна. Нэгдүгээр, хоёрдугаар энэ уулзалтын гол шалтгаан бол Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд боловсон хүчний чадварыг зайлшгүй дэвшлүүлэх шаардлага.